Бид нар нийгмийн хамгааллын яам дээр өөрөөсөө хүн амын маш наривчлсан судалгаа хийгээд 20 ангиллаар хуваацсан байж байгаа. Тэндээс 5-аас 16 дугаар одоо ангиллалд багтж байгаа хүмүүс бол энэ одоо зээлэндээ хамрагдах боломжтой. Тэгээд энэ тодорхойлолтоо бол нийгмийн хамгааллын яамнаас очиод хүмүүс аваад одоо яг тухайн үед зээлээ авахдаа бид нар бол одоо яг энэ бидний үндсэн орлого, цалин бүх юмараа энд ингээд хамрагдж байна гэдгээрээ очиод авах боломжтой бол. Одоо бид нар бол ямар нэгэн мэрэгжлэр тийм ээ ингэж бол ангиллахыг бодоогүй. Бид нар бол гэхдээ эн чин зээлийг олохдоо тодорхой орлоготой тийм ээ тодорхой ажилтай нийгмийнхаа даатгалыг төлж исэн ийм хүмүүс байх ёстой. Тэр шалгууруудаа л энэ нийгмийн хамгааллын яамнаас гаргасан тэр юун дотор одоо ангиллууд дотор багтгах ёстой. Одоо энэ гаргаж байгаа бүтээгдэхүүн бол зах зээл дээр яг дэм үзүүлэх бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл одоо нийлүүлэлтийг давах юм уу эсвэл тэрнээс хэтрэх тухай ойлголт байхгүй. Ер нь бол нийлүүлэлтэнд одоо нийлүүлэгчэд байгаа өнгөрсөн оны эцсээр болон энэ онд одоо нийлүүлэгдэх бүх барилгуудад бол угаасаа хүрэхгүй шүү дээ. Тийм учраас нөгөө эрэлтэн нийлүүлэлтэд давахгүй учраас бид нар тийм хэмжээний одоо боломж ч байхгүй. Тэгэхээр энэ дээр бол зөвхөн энэ дэм болоод энэ эдийн засгийн хямралтай үеийг нэг эвтэйхэн барилгын салбарыг бол аваад давах ийм одоо асуудал яригдж байгаа учраас үнийн хөрөгдөл бол явах зүгээр зах зээлийн боломж нь байхгүй.